Манайхаа ингэ шүү дээ. Самар юусаа алганыхаа энэ хонгорхоод багтахаар атгах самар биш шүү. Хонгорхоод багтахаар самрыг цөмөөд. За цөмөөд. За цөмөнгүүтээ ясын юм чинь. Кофенийхоо аяганд хийчихэж байгаа. За энэ яагаад гэж байгаа юм бэ гэхээр яг л ийм хонгорхоонд багтахаар жохон самар. Энэс их байвал тэг цөмжөх цаг ч байхгүй. Тэгээ цөмчин. Тэгэнгүүтээ энэ бол угаасан самар ах хэвчээ шүү. Тэгээ угаагаас хатаасан самраа цөмөөд самраа идчихэж байгаа. Дээр нь ишигээ нөгөө энийг бүгдийн цөмөөд ишигээ хийчихнэ. Тэгэнгүүтээ дээр нь ингэж байгаа. Өөрийнхөө уух хэмжээтэй хар кофегаа ичиж байгаа. За ингээд кофегаа найруулад аваа явна. За ингээд өдөржингөө ийм самрын амттай бас ийм кофений амттай ямар ч чихэргүй кофе болон самрын ястай мууж байгаа хгүй. За энэ нь болохоор нэг хелика бактери үү юу лээ. Тэр мөрийг чи устгаад хотоод нь чинь хоол уусах чинь сайжруулаад дээр нь сахар байхгүй кофе уугаад ингэж байгаа хгүй. За тэгээ хурж ирээд шүүгээд сахар хатаачин ясын мэдээж ясна үлдсэн. Тэнгүүт цуглуулчин. Цуглуулад юу болохгүй гэж дэр хийгээд унтна. Дэрлээ шүү дээ. Дэрлэхэд юу болно гэж яг нэг ойд унтж байгаа юм шиг л гоё юм болно доо. Тэрний үнэр та нар тэр нөгөө кофетэй сүлдээд тэгээд энэ хошны үнэр чинь бол үнэхээр тасархай. Та бүр сайхан унтна. За тэгээд нөгөө тархит толгой элдвэрний өвчнөд сайн гэж байгаа. Сайн болов гэж бодож байгаа. Тэгээд ийм нэг арга байдсан шүү. Энийг хуваалцах юм аа. За баярлаа. Баярлаа намайг мөөги гэдэг. За дараа танд хэрэгтэй бичлэгээр уулзъя. Баярлаа.